Гэр хороолд амьдарч байгаа өрхийн эзлэх хувь буурч нүхэн жорлон дарагдж байгаач хөрсөн дор үлдэж буй аюул ирээдүйд ямар эрсдэл дагуулах бол дахин төлөвлөлт хийж орон сууцжуулж байгаа нь авууштай. Гэвч газрыг чөлөөлж буй иргэд болон компаниуд нүхэн жорлонд хашаандах хогоо хийж шороогоор дараад өргөдөг. Гэр хороолд 2024 оны байдлаар 700 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95% нь нүхэн жорлон ашигладаг гин. Энэ нь хөрсний бохирдлын нэг гол их үүсвэр болоод зогсохгүй. Газрын гүний ус бохирдуулах хэмжээнд хүрээд байгааг албаныхан хэлж байгаа. Гол асуудал бол аммиак буюу шифтрийн хий. Гандангийн дэнжийг дахин төлөвлөж орон сууцжуулахдаа иргэдийн нүхэн жорлонг шууд шороогоор болсон нь олон асуудал дагуулж байсан. Жишээ нь тухайн газрыг иргэд ухахад шар ягаан өнгийн өмхийн үнэртэй хөрс гарч ирсэн бөгөөд зарим эрдэмтэд аммиак буюу шифтрийн хий ялгарч буй шинж газар доорх хорыг ил гарсан байна гэжээ. Энэхүү асуудал сэлб дэд төвд давтагдах болов. Жорлонгийн хаягдлаас ялгардаг шифтрийн хий нь хорд хийний төрөлд хамаардаг бөгөөд хорын зэрэглэлээр дөрөвдүгээрд багтдаг гэжээ. Шифтрийн хий ихснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж гажиг согогтой хүүхэд төрөх цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал түүнээс ялгарах аммиак буюу шифтрийн хий хүүхрийн хүчлийн давхар эсэл зэрэг хорд бодсон агард дээгдэж амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодсон 18 сар хүртэлх хугацаанд цагаан хорхой сүргээ зэрэг өвчин үүсгэх чинэн агуулдаг байна. Тэгвэл сэлб дэд төвийн газар чөлөөлтөөс үлдсэн 2000 орчим булсан жорлон дээрх эрсдлийг иргэдийн эрүүл мэндэд учруулж болзошгүй байгааг мэрэгчлэтнүүд анхаарч байгаа юу гэдэг нь анхаарал татаж байна.